Бүгд найрамдах Хятад ард улсын дарга Си Цзиньпин 2 жилийн өмнө хөх мөрний эдийн засгийн бүсийг байгуулсан. Харин Оросын холбооны улсын ерөнхийлөгч Владимир Путин Волга мөрний эдийн засгийн бүсийг байгуулж энэ хөх мөрний эдийн засгийн бүсэд хамтрах санаачлаг гаргасан билээ. Ингэснээр хоёр хөршийн засгийн газар хооронд ажлын хэсгүүд хуралдаж олон ажил хийсний нэг нь Оросын холбооны улсаас бүгд найрамдах Хятад ард улсад 400 тэрбум долларын өртөг бүхий байгалийн хий нийлүүлэх гэрээнд гарын үсэг зурсан явдал юм. Харин энэ байгалийн хий нийлүүлэх гэрээг Монголыг тойруулж хийсэн. Тэгвэл цаашид хоёр хөршийн байгуулсан эдийн засгийн бүс байгуулах ажилд Монгол улс хамтарч энэ ажлаас эх орондоо хэрэгтэй бүтээн байгуулалтыг олж авах боломж бол хуучин цайны замыг сэргээх явдал хэмээн албаныхан харж байна. Энэ чүүднээс Монгол улс цайны замыг сэргээх замаар Сэлэнг мөрний эдийн засгийн бүсийг байгуулж хоёр хөрштэйгөө хамтран ажиллахаар болсон байна. Энэ Хятад улсын холбоомжид сая цайны замын олон улсын их хурал, за олон улсын одоо хэмжээнд зохион байгуулалаа. Энд одоо дэлхийн 30 гаруй орн, за нэгдсэн үндэсний байгууллагууд, эргүүтэй олон улсын байгууллагууд, Оросын холбооны улс, за бүгд найрамдах Хятад улсын төлөөлөгчид, мөн Монгол улсын их хурлын дэд дарга цог тэргүүтэй манай орны төлөөлөгч оролцсон юм аа. За гурван улсыг холбосон эртний түүхэн зам болох Түмэн газрын цайны замыг дахин сэргээж түүний зам дагуу хотуудын хөгжил, соёл, аялал жуулчлал, худалдаа хөгжүүлэх, хөх мөрний эдийн засгийн бүс бодлогыг хэрэгжүүлэх зорилготой зохион байгуулагдлаа. Бүгд найрамдах Хятад ард улсын Чиби хот ноён сарын 6-наас 8-ны хооронд болсон олон улсын цайны их хурлыг зохион байгуулснаар торгоны замын эдийн засгийн бодлогыг хэрэгжүүлэх гурван улсыг холбосон Түмэн газрын цайны замыг дахин сэргээх зорилготой байна. Монгол улс цаашид хоёр хөрштэйгөө эдийн засгийн бүсийн чиглэлээр хамтран ажиллавал цайны замыг дагсан сум бүсийн хөгжил нэмэгдэж, соёл, аялал жуулчлал, худалдааг хөгжүүлэх өндөр ач холбогдолтой гэж тайлбарлаж байна. Хамтын ажлын хүрээнд цаашид хоёр улсын байгалийн хий нийлүүлэх гэрээнд хамтрах боломж бий эсэх талаар албаныхан ингэж хариуллаа. За энэ 400 тэрбум долларын байгалийн хий дамжуулах хоолойг Монголын нутгаар дамжуулах ажил бол өмнө бол одоо гэрээнд гар иш зурагдаад манай нутгаар дайруулахгүйгээр бид дайруулах бодолтой байсан. Гэтэл дамжихгүйгээр явчихсан байсан. Өнөөдөр энийг бас эргэж хараачаа гэж хоёр талын одоо ард түмнүүтэй саналаа нэгтгээд тэгээд энэ улсуудын одоо төр засгийн удирдлагад хөргүүллээ. Үүнийг бас Хятадын соёлыг дэмжих, нийгэмлэг, за Хятадын одоо коммунист намын гадаад харилцааны байгууллагууд, дээрээс нь Оросын холбооны улсын олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн төлөөлөгчид дэмжиж байгаа. За энэ утгаараа бид нар бол дунд хугацаанд Хятадын зорилгодоо хүрэх хөгжил дэвшилд бас жинтэй хөв нэмэр оруулах уус зөвхөн одоо байгалийн хий биш. Үхэл бүтэн одоо цайны зам дагуух хотуудын орчин цагийн бүтээн байгуулалтаа тийм том сүлжээ. Энэ бүтээн байгуулалтын гайхамшигыг харуулсан тийм том арга хэмжээ авахар хоёр хөрш маань төлөвлөж байна. Ямар ч тач Монгол улс хоёр хөршийн хэрэгжүүлж байгаа бодлогод нийцүүлэн замын үед алтан бүлгийн чөлөөт бүс, талын замын төслүүдийг хамруулан хуучин цайны замыг сэргээж Сэлэнг мөрний эдийн засгийн бүс байгуулан хамтран ажиллах саналаа бүгд найрамдах Хятад ард улсын дарга Си Цзиньпинд хүргүүлжээ. Ингэхдээ гурван орны ард түмний саналыг нэгтгэн зургаар баталгаажуулан хүргүүлсэн гэж хэлж байна.